Сайн байцгаана уу дэлгүүн зулаан. Ээжүүдтэй зориулсан шинэ бичлэгээр уулзж байгаадаа баяртай байна. За өнөөдрийн хувьд би D витамины хэрэглээ болоод D витамины дутагдал, илүүдэл, за түүний хэрэглээ, хэв шинж болоод за үр дагаврууд гэх мэтлэн маш олон өргөн хүрээг хамарсан юм сэдвээр ярихаар бэлдсэн байгаа. За юуны өмнө намайг хүүхдийн эмч биш гэдгийг мэдж байгаах. Тэгэхээр би яг өөрөөсөө гаргаж байгаа зөвлөгөө бол биш. Ерөнхийдөө бол хүүхдийн эмчнэр дээр үзүүлээд хүүхдийн эмчнэрээс авсан зөвлөгөөнүүдийг багтлаад нийлүүлээд тэгээ таймлаа та бүхэндээ хүргэж байгаа гэж ойлгож байна. За олон улсын эрүүл мэндийн байгууллагын зөвлөж байгаагаар бол хүүхэд өдөртөө 500 олон улсын нэгж витамин D-г бол хэрэглэх шаардлагатай байдаг гэсэн юм зөвлөгөө байдаг юм билээ. За Монгол улсын эрүүл мэндийн сайдын тушаалаар бол 14 хоногтой хүүхдээс ахуулаад том болоод одоо 4 нас хүртэлх хүүхэд өдөртөө 500 одоо олон улсын нэгж витамин D-г бол хэрэглэх шаардлагатай гэсэн ийм тушаал бол гарсан байдаг юм билээ. За өөрөөр хэлэх юм бол одоо төрснөөс нь хойш өгж байгаа хамгийн анхны амин дэм гэж хэлж болохоор юм тий. Тэгээд бид нэр ихэнхдээ ер нь бол хөхний сүүгээрээ байдаг учраас хөхний сүүндээ найдаад бүх шимт хэмжээлийг авч байгаа гэдэг үгнээсээ өөр нэмэлт одоо витаминуудыг бол хүүхдэд өгдөггүй. Харин зөвхөн D витаминыг бол нэмэлтээр өгдөг. Яагаад тэгэхээр хөхний сүүнд байдаг одоо амин дэмүүдийн дундаас зөвхөн цорын ганц D витамин л одоо хөхний сүүнд байдгүй мэн л дагуулагддаггүй. Тийм учраас заавал нэмэлтээр уух шаардлагатай гэдэг юм байна. За тэгээд би түрүүн хэлсэн ерөнхийдөө бол хүүхэд 14 хоногтойгоос эхлээл витамин D-г бол хэрэглэж эхэлдэг байгаа. Тэгээд ингэхдээ ерөнхийдөө 400-аас 500 олон улсын нэгжээр бол ийхүү амин дэмийг хэрэглэдэг бол тухайн одоо хүүхдийн эрүүл мэндийн байдлаас хамаарат гэдэг ч юм уу те ямар нэг одоо нөлөөллөөс шалтгаалаад хүүхэд болгоны тун нь одоо багасгаж ихсэгдэг юм байна л да. Өөрөөр хэлэх юм бол ракетын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдийн D амин дэмийн авах хэмжээг тунг нь бол нэмэгдүүлж өгдөг бол харин эсвэргээрээ D амин дэмийн илүүдэлтэй байгаа хүүхдийг бол бүр мөсөн D витаминыг хориглох эсвэл тунг нь багасгаж өгдөг юм байна. За тэгэхээр биднэрт бас нэг асуулт гарч ирж байгаа нь одоо D амин дэмийн дутагдaltaй байна уу илүүдэлтэй байна уу гэдгийг хүүхдээ заавал мэдэх шаардлагатай. Мэдснийхаа дараа тунг нь одоо тааруулах шаардлагатай болж байгаа. Гэтэл бид нэр одоо зүгээр өөртөөхөө нүдээр ажиглаад эсвэл өөртөөхөө одоо байгаа байдал нь хүүхдийнхээ байгаа байдлыг ажиглаад өөртөө дүгнэлт хийж болохгүй. Ягаад тэгэхээр илүүдэл болон дутагдал аль аль нь ижлэхэн шинж тэмдэгтэй байдаг юм байна л да. Ерөнхийдөө ойролцоо. Одоо жишээ нь гэхэд хүүхэд хөлрөх байдаг тий даг цэсгэрээ хөлрөх өс нь унах гэх мэтлэн эсвэл жоохон ааштай болох хоолндоо дургу болох гэх мэтлэн энэ шинж тэмдгүүд бол бүгдээрээ илүүдэл дээр ч гарна дутагдал дээр ч гардаг юм байна. Тийм учраас бид нэр шууд өөртөө онш тавиад за дутагдсан байна. Дэг одоо нэмж өгөх хэрэгтэй байна гэж оншилж болохгүй. Хүүхдийнхаа одоо дэгийн илүүдэлтэй байна уу, дутагдaltaй байна уу зөвхөн яг одоо шинж тэмдэг илэрж байгаа хүүхдэд ч бас биштэй зүгээр ингийн байгаа хүүхдэд ч гэсэн заавал нэг удаа шинжилгээг нь өгөөд дэгийн шинжилгээ өгөөд ямархуу байна, ер нь хүүхдэд ямар одоо нормал порцоор дэг нь өгж явах шаардлагатай вэ, тунгаар тий дэг нь өгж явах шаардлагатай вэ гэдгийг бол заавал мэдэх нь зүг баг. За анх бол би төрөөд ерөөсөө одоо D амин дэмийг өгдөг гэдгийг мэддэггүй. Ер нь бол өрхийн эмнэлэг дээр очиж үзүүлж ижил хүүхдэд D өгөх шүү гэж одоо би анх мэдчихсэн гэсэн үг байхгүй юу? Ерөөсөө огт тийм одоо анхаар шатны мэдгэдэггүй ч надад байгаагүй л гэсэн үг л дээ. Тэгээд анх өрхтөр очисон чинь надад болохоор ийм D уух хэрэгтэй шүү. Хүүхэд чинь 2 3 нас хүртэл ингээд ууж явах шаардлагатай. Дундуур нь хянуулаад яваарэ гэдэгжсэн. Тэгээ тэр үедээ болохоор би D аваад өгсөн чинь миний охид тэр D-нд таараагүй. Яагаад тэгэхээр өрхийн эмч бичиж өгсөн тэр D нь болохоор жоохон спирттэй агуулмжтай. Дээрээс нь тосрохог юм бүтцтэй D витаминээс. Тэгээд тунгийнх нь хувьд ч ихсэн 1000 байсан санагдаж байна. Арай өндөр тунтай байсан. Тэгээд дараа нь би нөгөө хүүхдийн эмчтэр яг зорж очиод үзүүлсэн чинь гайхаад яагаад энэ D бичиж өгсөн юм болоо эн чинь одоо арай л өндөр тунтай D байна да. Яагаад энийг өгж байгаа юм бэ гэж хэлээд гайхажсэн. Тэгээд надад арай бага тунтайг нь тэгээд шингэн бүтэцтэй спиртийн агуулмжгүй тэгээд им зөөлөн гоё амттайг нь өгчсэн. Тэгээд тэрийг ч гэсэн миний охин арай их иддэг байсан. Одоо дургуйцахгүйгээр идэж чаддаг байсан гэх юм да. За тэгээд ер нь бол 14 хоногтойгоос ахуулаад ингээ олон жилийн турш гэсэн үг шүү дээ. 3 4 жил тэгээд цаашлаад бол том болон болтлоо D витаминыг бол байнгын уудаг. Гэхдээ одоо бага насны хүүхдэд ялангуяа нэраа хүүхдүүдэд D витаминыг өгөхөд одоо таблетаараа байдаг ч юм уу те эсвэл жоохон уухад төвхтэй байх юм бол хэцүү. Одоо өдөр болгон өгж байгаа учраас аль болох одоо амттай тэг шингэн бүтцтэй байх юм бол надад илүү амар санагдсан. Тэгээд дээрээс нь бас хүүхэд болгоны онцлог өөр. Миний охины хувьд болохоор их хэмжээгээр одоо чихрийн агуулмжтай юм идчих юм бол жоохон биеийн дээр нь тууралт гарчих гаддаг. Тийм учраас D витамины агуулмжийн ч гэсэн маш сайн харах хэрэгтэй. Дотроо одоо сиропны бүтцтэй байна уу те эсвэл чихэрлэг амттай байна уу тэднийг нь харж өгөхгүй бол хүүхэд чинь ч гэсэн ингээ харшлах эрсдэлтэй. Тэгээд ер нь бол D витамин чинь дотроо 2 төрлөө юм билээ л дээ. Нэг нь D2, нөгөөх нь D3 гэдэг.
За D2 нь болохоор ургамлаас гаргаж авдаг арай итгэх багтай. D3-ийн хувьд болохоор амьтнаас гаргаж авдаг. Өөрөөр хэлэх юм бол одоо байгалийн гаралтай гэх юм да тий. Тэгээд шингэц арай сайтай. Хэрвээ тун ямар нэг хэмжээгээр ихтгэх юм бол хордлого өгөх магадлал нь бол бага байд юм билээ. За тэгэхээр бид нар бол ерөнхийдөө зүгээр л нэг эмийн сан дээр очиод дээгээ сонгочих биш. Яг тухайн хүүхдийнхээ онцлогт тааруулаад өдөр тутамдаа байнга өгөө явж байгаа учраас ямрыг хүүхэд идэх үү, ямар амттайг нь бас идэх үү гэдгийг сонгож ийж тэгээ дээрээс нь тунг нь маш сайн харж ийж хүүхдэдээ сонгож авах нь. За хүүхдэд бол ерөнхийдөө 14 хоногтойгоос нь хойш бол D витаминыг тогтмол өгж байгаа бол 6 сартаагаас нь хойш одоо витаминтэй бол анх танилцуулж эхэлдэг. За үүнээс хойш байж байгаа нэг нас хүрэхээр нь мультивитамин буюу олон төрлийн витамины нэгдлийг бол өгж эхэлдэг байгаа. Тэгэхээр манай хүн бол одоо 11 сартай бараг нэг нас хүрэх гэж байна. Тэгээд одоо би А, D2-ыг нь одоо хамтд нь ингээ өгөө явж байгаа. Тэгээд сүүлд болохоор би эхэндээ нөгөө нэг А, D2-ыг ингээд тус нь өгөөдсөн. Тэгээд сүүлд болохоор энийг олсон байхгүй юу? Энэ болохоор А, D2-ын нэгдэлтэй, D-ийнх нь орц нь болохоор 400 олоосын нэгжтэй юм байлээ. Тэгээд энийг бол авсан. Тэгээд эцэг эхчүүдийн хувьд одоо хамгийн их анхаарах хэрэгтэй юм нь юу вэ гэхээр D-гээ өгөхийн хажуугаар А витамин руу танилцуулна. Дээрээс нь одоо бусад өөр төрлийн витамин руу ингээд танилцуулаад өгөөд явах гэхээр доторх найрдахууд энэ маш сайн харах хэрэгтэй. Хэдийгээр одоо жишээ нь энэ бол D витамин гэж яригдж байгаа ч гэсэн дотроо А болон С-ийн орцтой гэдэг жагаад яг энэтэй адилхан мультивитамин өгсөн чинь нөгөөх нь дотроо бас D-ийн орц найрлагатай байх юм бол давхцаад тун нэмэгдээ явчихна. Тийм учраас тунг нь яг өдөр тутмынхаа хэрэглээнд тааруулахын тулд хооронд нь маш сайн зохицлыг нь хараарай. За тэгээд мэдээж зөвхөн одоо D витаминаараа ингээд хүүхдэд хангаад явах биш. Одоо зуны улирал болж байгаа сайхан нартай байгаа юм чинь бүгдээрээ хүүхдүүдээ сайхан гадаа тоглуулад элсэн дээр тоглуулад наранд одоо биеийг нь жоох ингээд одоо байглаас нь ингээд D витаминыг авах хэрэгтэй шүү дээ. Тэгээд явна. За ингийн тулд болохоор ер нь бол 9-өөс 11 цаг 1-ээс 3 цагийн хоорондохын нарыг бол хамгийн сайн цаг гэж үздэг юм билээ. Тэгээ тийм учраас яг тэр цагуудаа ч гэсэн хүүхдүүдэд хэрвээ цуслан дээр байдаг бол цуслан дээр гараад элсэн дээр тоглуулад хэрвээ байдаггүй бол яг гэртээ байгаа ч гэсэн тийм яг цонхныхоо доор хүүхдтэйгээ бас тоглоод авах юм бол хүүхдэд чинь хэрэгтэй шүү. За тэгвэл D-ийн дутагдaltaй хүүхдэд ямар шинж тэмдэг илэрх вэ? Хөлөрдөг, шээсэн үнэртэй болдог, тэгээд ясан зөөлрдөг юм байна. За ингэснээр бол хүүхдийн ясны хөгжил бол буруу мөрөөж бол тогтно гэсэн. Өөрөөр хэлэх юм бол бид нэр ярьдаг шүү дээ. X сүлтэй болчлоо, эсвэл жоохон майжиг болчлоо гэдэг. Дээрээс нь одоо ясны бүтцэн бэхжиж амжихгүйгээр бүтцэн одоо ингээ буруу хөгжөөд ахаар цээжин ч гэсэн шуун чижтэй гэдэг хүмүүс ярьдаг шүү дээ. Тийм бол тийм байна. Өөрөөр хэлэх юм бол одоо ясны зөөлөн байгаа учраас ингээд одоо буруу бүтцтэй болоод байгаа гэсэн үг. Ер нь бол D витамины үүрэгч нь л ерөөсөө бидний одоо нэг хоол хүнснээсээ авж байгаа кальцийг одоо цус руу ингээд шингээж өгөхөд гол үүрэг нь бол болж өгдөг. Гэтэл бид нэр D витаминыг уухгүй бол хоол хүнснээсээ авж байгаа кальцины ерөөсөө 10 орчим хувь нь цусандаа шимэгдэж өгд юм байна л та. Тийм учраас заавал бид нэр D нэмэлтээр уугаад байгаа чинь ийм учиртай. Зөвхөн хүүхдэд биш том хүн ч гэсэн заавал ууж явах шаардлагатай. Ер нь бол D-ийн хэмжээгээ D-ийн одоо хэдийн хэмжээгээр уух шаардлагатай вэ гэдэг өөрөө мэдэж авчаад ууж ивэл ер нь зүгээр юм билээ. Тэгээд ер нь одоо D-ийн дутагдaltaй болсон хүүхдүүд эргээд яах вэ гэхээр амархан юмд бэртдэг тий гар хөл нь хугарах эрсдэлтэй ясна аюу зөөлөн болцсон байгаа учраас аюу эмзэг байна гэсэн. Тэгэхээр маш сайн анхаарах хэрэгтэй. Мэдээж тэгээд бас одоо хөлн жоохон X ч юм уу эсвэл ингээд жоохон майжиг болчих юм бол гоо сайхныхны хувьд ч гэсэн тий том болохоор тэр чинь аюу онцгой харагдана. Тийм учраас тэрийг нь бага наснаас нь эхлээд анхаарч хань зөв юм болоо гэж бодсон. За мөн интермед эмнэлгийн одоо хүүхдийн эмчийн зөвлөснөр бол D-ийн дутагдалд орсноор хүүхэд амьсгалын замын өвчнөр бол өвчлөх магадлал нь бол илүү нэмэгддэм байнал та. Өөрөөр хэлэх юм бол хатгаа дахин тусаад идэг, ханаад одоо хүрээд өвдөд идэг тийм хүүхдүүд бол D-ийн дутагдaltaй байх магадлал бол өндөр байдгаа гэж одоо бас нэг нийтлэл дээрээ ярьсан байсан. За харин D-ийн илүүдэл. За D-ийн илүүдэлд орсон хүүхэд бол маш их хэмжээгээр шээдэг, толгой нь өвддөг, хоолндоо дургу болдог, за жин нэмдэггүй гэсэн ийм болол шинж тэмдгийг бол үзүүлдэг юм байна. Тэгэхээр саяны шинж тэмдгүүдийг сонссон бол ер нь та нар ажигласан бах те аль шинж тэмдгүүд нь бол ижил хоорондоо ижил хөлрөх гэх мэт одоо ийм ижил шинж тэмдгүүд бол байдаг. За хөлрөлт гэдэг дээр бол маш сайн анхаарах хэрэгтэй. Ягаад тэгэхээр хөлөрсөн болгоно л одоо D-ийн дутагдалд ороогүй, хөлөрсөн болгоно D-ийн илүүдэлд ороогүй гэдэг юм байна л да. За яг энэ тал дээр болохоор Зинт клиник гэдэг хүүхдийн эмнэлгийн эмч нар бол засгийн газрын мэдээ сонин дээр ярилцлага өгсөн байсан. За ингэхдээ юу гэсэн бэ гэхээр 2-4 насны хүүхэд за түүнээс бага хүүхэд ч гэсэн ерөнхийдөө биеийн хөгжил аягүй хурдан явж идэг, эдис мэдрэлийн хөгжил нь илүү хурдан явж идэг учраас одоо халалт үүсдэг тий толгойн таваараа халалт үүсэж одоо хөлөрдөг. Энэ бол зөвхөн рефлекс учраас энийг одоо D-ийн дутагдал гэсэн буруу оншилж битээ D-ийн тунг нь их өгөөрэй гэд ярьсан байсан. Тэгэхээр миний яг энэ одоо видеогоор та бүхэнд хэлэх гээд байгаа санаа маань ерөөсөө л
өөрөө өөртөө битгий онцлооч. Тэгээ өөрөө хүүхдийнхээ одоо байгаа байдлыг ажиглаад битгий онцлооч. Заавал шинжилгээг нь өгөөрэй. Заавал хүүхдийн хэмжээд үзүүлээрэй. За тэгээ би түрүүн хэлжсэн. Ер нь бол хүүхдэд маш олон төрлийн одоо D витаминуудын сонголтууд одоо дэлгүүрүүдээр эмийн сангуудаар гардаг болсон байна. Тэр дундаасаа яг Монголд албан ёсоор орж ирсэн зөвшөөрлөө авсан хүүхдэд өгөхөд аюулгүй, спиртийн агуулмжгүй байвал илүү их сайн. Дээрээс нь одоо хэрвээ хүүхд чинь харшилдаг бол сахарын агуулмжгүй гэх мэтчлэн доторх орц найрлагуудыг маш сайн харж сонгож аваарай. Тун доозыг нь тааруулна гэдэг бол бүр их чухал юм байлээ. За мэргэжлийн хүн биш ч гэсэндээ маш олон эмчнээс зөвлөгөө авсны үндсээр маш олон зүйлүүдийг уншсны эцэст бол би та бүхэндээ богинохой хэмжээний энэ видеог хүргэсэн байгаа. Тэгээд одоо D витамин дэмий дутагдал илүүдэл одоо яаж илэрдэг вэ? Яаж ер нь одоо тунгийн харуулах вэ гэх мэтлэн зүйлүүдийг бол богинохой өөрийнхөө хэмжээнд тайлбарлалаа. Дараагийн одоо хүүхдийн тухай замун эцэг эхчүүдэд шинэхэн эцэг эхчүүдэд зориулсан видеог мань үзхийг хүсэх юм бол subscribe дараарай. Дараагийнхаа видеогоор уулзцгаая. Баяр таа.